болохоор new media group-ийн бас тэгээд Улаанбаатар Public Library гэдэгтэй энэ одоо активизм үздэг. Манай social media club-ийн дэмжигч одоо бас нэгэн зөвлөд болчихж байна. Манай бас одоо модератор болох гэж байна. Та өөрөө юусэн цогоо. Тэгээд social media Улаанбаатарын сарны подкастыг хөрөлцөж байгаа өдрөөр биднээс сайварчдыг шаардлагатай газар шинжилгээтэй асуулаа. Галаахаа гэж мартгааны боллоо гэсэн. Тэгээд сайн нэг постыг өсгөн тэгээд хоёр багны төлөвлөлтөөр сайн боллоо. Тэгээд үнэхээр одоогийн зүйлсээр Улаанбаатар комитет хүмүүсээс чирхээ хажууддаг их Монголын хөдөлгөөн хүмүүс мэдээд байна. Тэгэхээр тэр хүмүүсээс одоо 14 жилдээ мэдээлэл гаргаж байна. Тэгээд клубын үйлчлэлээр манай хотын хүмүүсээс сошиал медиа яаж хийж байна вэ? Тэр дундаа нэг удаа би сошиал медиагаар хариуцж байгаа өөрөө бас ямар туршлага өнөдр хөгжүүлсэн. Өөрийн арга барил тэрийг байгаа гэж бодож тэрийг бас таамаглаж байна. Тэгэхээр их олон юм хэлээд байгаа зүйл хүмүүсийн мэдээж хөрөнгөлж байгаа зүйл байна. Тэрийг бодож байна. Тэгэхээр надад их 20 минут чинь аюул их шиг таахгүй social media гэдгийг юу вэ гэдгээр бас анхаарал хандуулж их ойлгохгүй байлаа. Ерөнхийдөө Twitter, Facebook-ийн бай гэж боддог байсан. Мэдээж энэ блог бас энэ Facebook, Twitter хэсгээс нь бас блог бичдэг. Блогийн харин тэмдгээр бас өөрөөр бодсон бичдэг байлаа. Өөрөөр бодсоноо бичгээс гадна олон улсын хэмжээнд намын сантай холбоотой мэдээлэл хүлээж аваад тэрийг буцаад блогоор хуваалцдаг. Тэгээд буцаад шеэр хийдэг байсан. Өнөөдөр social media дотор байгаа нэг том бүлэг social networking гэдэг өөрөөр нийгмийн сүлжээ гэдэг зүйлийг их маш их хэрэгжиж байна. Манай залуучууд маш их хэрэгжиж байгаа гэж бодож байна. Харин social media гэдэг ерөнхий агуулгаар одоо нийгмийн харилцааны хэсэг гэдэг байгаа. Тэр хэсгийг бас анхаарал дахин бүдээр хандуулаад ялангуяа хүн болон бичдэг юм. Яа тэгэхээр жиргэн дотор Facebook дотор бичсэн таны санал бодлыг хүн дахин асуух гэдэг. Та чиний тийм шүү гэж маргадаг ч юм уу, дэмждэг ч юм уу. Тэгвэл би нөгөө тэр мэдээлэл хуваалцгүйдээ өөрийнхөө өмнө бичсэн блог пост, тухайн бичсэн блогийнхоо нийтлэлтэй холбоо сend хийчихээ бас тухайн тэр хаягаар болж уншаад илүү асуух зүйлсээ боддог ч юм уу, эсвэл илүү нарийн асуулт юм болов уу юм байна. Тэр учраас та бүхэн блогтой байна. Тэр блог гэж байна. Энэ үнэхээр social media үнцэн байна. За үүнээс гадна одоо хүн болгон блогтой болох ч юм уу, хүн болгон social networking-ийн хэрэгслийг ашиглаж байгаа юм. Тухайн хүмүүсийн мэдээллийг цаг алдахгүй авах гэдэг нэг зүйл бий. Жишээлбэл одоо Facebook дээр маш олон лайк хийж шаардсан байна. Манай Улаанбаатар хотын хүмүүсээс чинь хань жоо зүйлс өгдөг. Биднээс хотын хүмүүсийнхээ пэйжийг үүсгэж UP Public Library гэж Facebook дээр пэйж хийсэн байна. Тэгээд пэйж өнөөдөр одоо 612 лайк авсан байгаагийн миний бодож байгаа нэг тогтмол яг бид одоо Facebook-ээр хавцсан пост хийдэг. Тогтмол 10 хүн ч юм яг сайн харж чадчихсан. Бусдад 500 600 амжилт яг анхаарал хандуулж харж чадаагүй байдаг гэдэгт би итгэдэг. Тэгээ юу гэхээр нөгөө бид өнөөдөр Facebook дээр нэг хийж байгаа мэдээлэл болгоно алдгүй авч чадчихлаа гэж итгэж болохгүй. Харин алдгүй хүн болгоны харуулгын тулд ямар арга хэмжээтэй гэдгийг бид нар энэ ашиглаж байгаа мэдээлж байгаа хүмүүсээр тэр дээр бодсанаа төлөвлөх хэрэгтэй. Тэгээд тэрийг би амьдтай яаж харахгүй гэхээр хэдэн лайк авч байгаа хардаг ч юм уу эсвэл буцаад ямар нэг солбоор явж байгаа юм ч юм хардаг. Тэгээд хамгийн сүүлд мэдлийн байр гэдэг арга хэмжээний үеэр би намын сангийн технологийн талаар компьютерийн үйлчлэгээр орчод хэлдэг яриа хийсэн. Тэр үед миний тэр яриаг би аудио өчтөр болоод интернетээр тавиад тэрийг пост хийгээд зарлахгүй
мэдээ оюутнууд гурав бүлгээр бүрдүүлж номын сэдвээр хараа хэмжээ сэдвээр судалгаа хийж байгаа. Диплом бичиж ирж явуулж байгаа нь би яг ухаан үгээр постыг яг дотоод сэдвээр дотоод гадсан тавьж чадчихъя гэж бодож байгаа. Хэрвээ би тэгээгүй зүгээр тухайн одоо өөрөө батгийг биччихээ жинхэнэ дээр ч юм уу фэйсбүүк дээр блогын дээр өөрөөр хасуулаад мэдээ тавьсан бол намайг дагчаагаар гараа хүнээс одоо энэ бодлогын 10 ч юм хараад тийм болж очих болох ч юм уу. Тийм надад бас замна хэцүү гэдэг нэг хэлгээд мэдээлэл татах юм шиг хүнтэй мэдээлэл авах юм шиг юм. Ерөөсөө яг тэр үсгэж очих юм уу надад мэддэггүй юм хэцүү гэдэг юм гэж хэлэх юм. Тэгээд тийм учраас би та бүхнээс мөн альваа гэдэг нийгмийн сүнжээ буюу network хамрагдсан эсвэл нэг сошиал медиа буюу нийгмийн мэдээлэл хэрэглэх ашиглаж байгаа та тухайн хүний мэдээлэл хүмүүст тавьсан энэ хамгийн энгийн Facebook дээр лайктай гэх тэр дараа лайк тавьсан байгаа гэх тэр төвчөө дараа эсвэл одоо блогийн үйлчлэл хүнштэй бичих юм одоо хашаа явж байсан нэг сэтгэлээ баярлалаа эсвэл дэмжлээ гэдэг хөрч юм хамгийн энгийн байдаг илэрхийлэл байх нь тухайн бичиж байгаа мөрөнд гişүү гэдэг бас бүсмээр. За өөрөөр тусгаас ихээр нэрээ башиг манай би одоо Facebook дээр байгаа хуудас дээр надад найз болдог гэсэн хүн болгоны ерөөдөө ихээр төшөөлдөг байлаа. Одоо надруу friend request ирдэг ерөөдөө дотор төшөөлдөг. Мөн би бас өөрөө хүмүүс рүү friend request хийчихээ тэр хүний зөвшөөрлийг бүхийд байлаа. Одоо би ихээр байсан байгаа юу гэхээр энэ хогсноос хойш үнэхээр Facebook-т маш олон найзтай байх нь олон хүнтэй найз болох надад болдог гэсэн юм аа. Харин олон хүн намайг ойлгож мэддэг олон хүн байх нь чухал байгаа юм гэдэг маш их анхаарал хандуулж байгаа. Тэгээд ямар сандаа найзын хүсэл илгээсэн хүмүүргээ би мессеж хийж явуулж байгаа. Одоо нэг надрын friend request явуулаад би тэр хүний профайл руу ороод мессеж хийдэг болчихсон. Харин дээр нь тавьчихсан. Сайн байна уу? Би танад найз хүсэлтээс маш их баярлалаа. Би танаас хоёр асуулт асууя. Та надад миний тухай мэдээлэл ханаас авсан байна. Та надтай Facebook дээр найз болох нь таны ажил төрөлд болон та гэр харилцааг ямар ач холбогдол болж байна гэж асуусан. Энэ хоёр асуулттай мессеж явуулж байгаа. Харин харамсалтай зарим нэг хэрэглэгчид Facebook-ийн аккаунт профайлынхаа тэр мессежийг хэсгийг хаачсан байлээ. Тэгээд тийм бүгээр мессеж явуулж чадахгүй байна. Өөрөөр би найз болон зөвшөөрөлгүй мессеж явуулж чадахгүй бүгээр гэж байна. Ийм голд одоо бас мэдээ найзууд энэ хүлээж байгаа. Харин одоо энэ асуудал тэр асуудал маань заавал болоод өөрийгөө тодорхой хариулсан байна уу яаж хариулсан байна гэдгийг үл хамааран тэр нь надад хариулт бичвэл би үнэхээр энэ анхаарлаа хандуулдаг юм гэж ойлгоод тэр нь би шууд төвшөрч байгаа. Тэгээд энэ бол миний өнөөдрийн та бүхэнд хуваалцах гэсэн нэг бодлого юм өсгөрөө байна. За нэг өсгөрөө юм байна. Би бас нэг зүйл өнөөдөр та бүхэнд надад өөрсдөө хуваалцаж байж байна. Би үүгээр би өөрөө хувийнхаа яахаагийн имэйлийг Facebook-ийнхаа social network-ийнхаа профайлыг Twitter-ийнхаа аккаунт энэ бүрийг би Postgres гэдэг блогийн ийм хэрэгслээр холбогдсон байна. Тэгээд өөрөөр би имэйл бичих миний имэйл маань имэйл дотор мэдээд блогоор маань Twitter дээр сабжект нь сэдвүүд нь Facebook дээр блог дээр бас тэр сабжект нь орж ирж байгаа юм байна. Тэгээд ийм маягаар би аль болох ажиллагаа хөгжиж байгаа юм да борон аккаунт зэрэг нэгжсэн нэг юм гурван сэв пост хийхээс одоо хямдарч байгаа. Гэтэл надад ямар хэрэгцээ одоо болчиход байгаа вэ? Хотын төв нугасан буюу байгууллагынхаа пэйж Facebook дээр би байгууллагаа пэйж үүсгэсэн байгаа. Өөрийнхөө профайл дээр орчоод тэгээд пэйж үүсгэхэд даваад байгаа пэйж үүсгэсэн байгаа. Байгууллагынхаа би Twitter аккаунт үүсгэсэн. Twitter UB public library аккаунт үүсгэсэн байгаа. Яг ижиг нэрээр тэгээ одоо надад байгууллагын албаны имэйлийг ингэж холбох юм ямар боломжтой юм гэдгийг бас та бүхэн заавал нууцтай өөр техниктэй гэж хэлэх гэж байгаа биш. Юу цаашдаа энэ талаас бусдаар
онлайнаар хуудасаараа гэж хэлсэн байна. Би одоо энэ бүрийг холбож чадахгүй байгууллагын нэр TG account байгууллагын page өөрөөр хэлбэл байгууллагын email-ээс нэг email бичиж байгууллагын page руу орчих хэрэгтэй байна гэсэн санаа байна. За social media-г би хотын төв хүмүүсийнхаа Facebook хэмжээгээр шилжүүлж хамсаар авсан. Тэгээд энэ пост бичихтэй хотын төв хүмүүсийнхаа Facebook-ийн хуудасаар пост бичихтэй нэг зүйлийг анзаарсан юу гэхээр угаасаа таахад болж байгаа энэ wall дээр тухайн үеийн мэдээлэлээр эсвэл өчигчтэй харилцаа өчигчд хүрчээ хэрэглэгчдэд одоо мэдээлэл хэлбэрээр бичээд сайн гэхээр энэ бол UB Public Library гэдэг нэр дагаад бичигдэлтэй бичиж байгаа. Тэгэхээр би ингээд маш олон дараагийн ганцхан номыг сонсоод ингээд айдны хэлбэрч чинь тэр хүмүүсийн бичиг бас яг энэ нэр тасалтай UB Public Library-аар ингээд өөрөөр хэлбэл ажилчид номын 2% ажилчид ингээд айдны хэлбэрч чинь тэр хүмүүсийн хөрөг бодлого шууд номын сангийн үйлчлэл яг одоо энэ нэрийг гэж пост хийж байгаа таалагдаагүй. Тэр бол энэ яг мэдээж тухайн байгууллагын хөсөлтөөс хамаарах хэдэн хүн байгууллагын хэдэн хүнд ажилласан байдаг гэдэг шиг би тэр талаас нь бодож байгаа юм шиг агуулгын хасыг бүгд хассан. Ганцхан өөрөө өгсөн байна. Тэгээд харин ажилчид маань энэ номын сангийнхаа Facebook page-ийг мэдээлэл яаж авах вэ? Миний бодлоор тэр хүн оруулсан мэдээлэл тэр хүний нэрээр зүгээр юм байна гэдэг. Угаасаа нэрээр авч байгаа. Үүнээс гадна ажилчид өөрсдөө болоод нийтлээ. Яг одоо би болоогоо нийтлээ Facebook-аар номсоо Facebook-оор шеэр хийсэн шиг ийм байгаад болчихгүй. Харин тухайн номоос ямар үйлчлэл хийх хэмээг ажилтны юу гэж ойлгож юу гэж ямар үгээр илэрхийлээд харж байгаа ямар зорилго тавьж явуулж байгаа гэдэг нь ажилтны болгоны одоо итгэж чадныг гараад мөн одоо ажилттай санаачтай байхыг өөрөө чадсан юм уу гэж бодож байгаа. Манай номсгийн Facebook-ийн профайлыг 37 хүмүүс яг одоо 37 хүн тоолсон about this-ийг хараад би бас баяртай юу гэхээр уучраас хаяа юм хэдэн лайк маш олон лайк хийж холбогдсон ч гэсэн бас энэ цаашаа дамжуулаад ярьж байгаа юм бас таалагддаг. Ганц энийг ингээд аваад үзэж гадаад мэдээлэлүүд бас цаашаа дамжуулдаг юм гэж бас харж бас яг юм байна. Айл одоо хүмүүс энэ сошиал медиа гэж хэлээд байгаа. Өөрөөр та хэвээр ямар нэгэн мэдээлэл авч байгаа тэр мэдээлэл чинь таны найз, таны гэрүүд, таны хамаалагч гэдэг нь таны бүгд хэрэгтэй гэж бодож байгаа. Тухайн хүмүүсийн нэгэн боломжийг одоо сошиал медиагаар хаваад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нэг боломжтой хэрэгсэл ашиглаж байгаа учраас тэрийг хаана хэрэглэхээр өөрөөс яг өөрөөр мэдээлэл авч үзчихвэл за би зөв дараагийн тэр үйлдэлтэй бодох юм бол дараа гэж юм байхгүй. Дараа гэж дахиад би дахиад дараагийн юм гэнэ. Тэр учраас тухайн цагт тэр хэрэгтэй чихэд одоо яг энэ дээр ингээд бүгдийн авах хэрэгсэн 14 хоногийн болно. Та мэдээллийг аваад дүүгээ эсвэл өөрийнхөө хүмүүсийг агуулад хотын өөртөө гэртээ айл явах номоос ингээ хариулсан байгаа. Тэр номоос нь очоод үнд бүргүй картыг үнд бүргүй гэрээ аваад тэр тухайн идэв явж ахсан хийж байгаа учраас юу ч юм таны дараа танаас өөртөө бодно. Ахаа нэг тийшээ явъя. Эсвэл магадгүй та өөртөө дахиад ганц цаг илүү зарчих юм бол номын тустай болох. Тэгээ ном унших гэдэг нь байдаг. Өнөөдөр сошиал медиаг Монголын иргэн бүр сошиал медиа интернет гэдэг зүйлийг түүн дотор сошиал медиа гэдэг энэ хүмүүсийн хоорондын харилцааны мөрдөн хэрэгслийг одоо би зөвхөн уцаар бол хоёр хүн хоорондоо ярьдаг байсан. Мессенжерээр бол хоёр хүн хоорондоо чатдаг байсныг одоо many to many гэдэг харилцааны энэ хэлбэрт оруулчихж байгаа шүү дээ сошиал медиа. Тэгэхээр many to many гэдэг харилцааны хэрэгслийг нэг хүн өөрөөр ажил амьдрал чөлөөтэй ашиглах боломжийг бий болгосон байгаа учраас би дотор ном уншиж чаддаг хүн энэ харилцааны хэрэгцээний үндсэн утга агуулгыг ойлгож чаднаа.
Хэрвээ ном уншихгүй, доктортой сууж чаддгүй, үнэслийнхаа утгыг буцаад нэг хүн ярьж чаддгүй хүн бол одоо энэ нийгмийг бас нэг өсөж том болоод бас нэг нийгэм байр суурь авах ажил хөдөлмөр хийхэд нэг л юм дутагдана гэж боддог. Тийм учраас энэ хотын төвд нэгсэн ажиллаж байгаа миний одоо сүүлийн үеийн зорилго бол нэг мэдээллийн технологи нэвтрүүлэх гэдэг шүү. Ерөөсөө хүмүүс нуурсан гэдгийг үндсэн агуулгыг ойлгуулах чухал юм байна гэдэгт анхаарал хандуулж байгаа. Тийм учраас энэ сошиал медиаг өөрөө ажил хөдөлмөр хувааж өөрөө оруулах гэж байгаа. Түүнийчүүд манай байгууллагын зүгээс өнөөдөр ямар нэгэн бүрэн журам мөрдөж байгаа юм байна. Одоо шийдвэр миний сошиал медиа гэдэг нэг найз байгаа гэж залуу би хатлагыг нөгөө фото постоор уншиж чад энэ өндөр залууг нарийн нэг хөл мэддэг гэж боддог байсан. Одоо яг үүтэй надаас жоохон надад баярлжсэн. Ийм залуу ингээд энэ зүйлийг сонсдог интернетээр өшөө хэлцүүлдэг сэдвээс судлаа явуулдаг ямар сайн. Тэгээд гадаадаа тэр фэйсбүүкээс юу ч боддог байх. Ямар сайн байдаг түрүүн журам хийж өгөх гэж байна. Тэгээд заавал тийм юм хийгээд номоос тийм бодлогыг энийг ашиглана гэж боддоггүй харин айд ашиглаад ихээр байгууллагын захиргаа зориулсан ажлаас харах гэжсэн болчихсон гэж боддгоо байна. Тэгээд энэ ажлуудаас заавал түрүүж бодоод байгаа гэдэг дараач хөгжсөн гэсэн түрүүж хөгжүүлдэг зэрэг санал байна. Тэгээд өнөөдөр Твиттерээр мөн зөв ахиулсан тагцоо хүндээ бас ямар мэдээлэл өгөх гэж би аль бодсон наа энийг бас ихмээр үйлчлээрээ өөрөөр энэ тагцоо хүмүүс маань нэг миний түгэж байгаа мэдээллийг харж ирж авсан байгаа учраас би дахиад хийж байгаа ажил үргэлжлүүлээд явах гэж бодож яг одоо тэр хүмүүс маань яг ямар мэдээлэл авах юм гэдэгс үндэ судлаагүй тэгж анхаардаг гэдэг бас харин аль болох одоо хүн харж ирж их мэдээлэл авах гэж бодгоо бас болчиход байгаа. Тэгээд чөлөөт авахгүй байгаас алдаад тэр үеийн бороо одоо үеийн тэр үеийн мэдээлэл харж ирж хойдоо тавьсан. Тэгээд Twitter, Facebook хоёроор зарчмын маш том ялгаа байгаа. Би түрүү Facebook дээр найз хүний шууд бодсон хэлсэн бол Twitter-д ямар нэгэн зөвшөөрлөх сохгүй шүү дээ. Сорт фоллоу хийгээд анхаарал хийгээд явчихсан учраас Facebook дээр ямар нэгэн нотс дэрчиг юм хараад байсан асуулт байна. Байгууллагын төрөнд хэлсэн. За өөр нэг таахаас хандаад сонирч юм юм гэхээр сошиал медиа тэр зүйл дээр жоохон төвлөрөөд байна ч юм уу. Би түрүү бодоод онцолж хэлсэн бол би та бүхнийг Google Alert гэдэг зүйлийг бас ашиглаж үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд энэ Google Alert бол үнэхээр бас сошиал медиагийн нэг юм нэг сошиал медиад багтах нэг хэрэгсэл гэж явагддаг. Тэгээд Google маань өөрөө хэлдэг тэр хэдэн залуучууд энэ интернет дээр мэдээлэл яаж хамгийн хурдаар хайж ингэсэж хүмүүс мэдээллийг хүчээр мэдээлэл хүргэхгүй гэдэг маш том судалгаа хийгээд бүтээлээ явуулж байгаа залуучууд бас одоо хүмүүс хэрэгтэй нэг онцлог бий болсон байгаа хүчлээ Google Alert. Тэгэхээр та Google дээр одоо Google.com гэж ороод тэр ямар хүчлээ зураг documents Google Doc гэдэг таарах гэж тийм бас Google Alert гэж сонгож байгаа. Тэгээд энэ дотор өөрөө тийм үг гэдэг ийм бүхэн үгүүд гэж онцолж өгöd. Тэгээ хадгалагчдаар чинь таны тэр зааж өгсөн бүхэн үгүүд ямар нэг интернетээр очиж тэр бүхэн үг ослог мэдээлэл болоогч юм уу, веб ч юм уу нэгтгэх тань тэр мэдээллийг шууд имэйл рүү чинь ирүүлж байгаа нь гайхамшигтай. Өөрөөр би одоо Google Alert-ийг ашиглаад Public Library, Democracy гэдэг хоёр үгээр тавьчихж байгаа мэдээллүүдийг би байнга хийж очиход тэгээд энэ ямар учиртай гэхээр манай хотод арчлалын замаас сонгож аваад 20 жил болж байгаа хэдийч нийтийн номосоо гэдэг ойлголтыг үнэхээр харцсан зарчмаар гаргаж ирэхэд хүсэж байгаа. Тийм учраас би энэ жилдээ ямар мэдээлэл интернетээр тавьж байгаа юм бэ? Би дандаа Google руу ороод хайгаад явах биш. Надад Google хийж өгдөг болсон байна. Энийг бас ашиглаж үзээрэй. За цаашлаад бол би саяны дууцыг хуурцыг имэйл их гоё байна. Үнэхээр сошиал медиагийн зорилго дээр шүү дээ. Хүн болгоны оролцоотой тэр агуулга бүрдэж явдаг байна. Хүн болгон хоорондоо
нэг олсон мэдээлэл хуваалцаж байгаа чинь буцаад агуулгыг хийж байгаа. Тэгээд эцэстээ энэний ард юу байгаа ихээр контент гэдэг юм яригдж байгаа. Болоод контент өөрөөр хэлбэл агуулга бид нар яриад өгч байгаа зүйлүүд агуулга гэдэг ч гэсэн заавал агуулгыг тодорхой хэмжээний судлаа шинжилгээ мэдээлэл тийм том сан байх зүйлтэй байна. Тэгээд та бүхэн бас вики гэдэг зүйлийг аливаа байгууллагууд дээр вики гэдэг зүйлийг энэ агуулга гэдэгтэй холбож ойлгоод ер нь ямар ч байгууллага өөрийн дотоод викитэй болоорой гэж хэлсэн байна. Вики системүүдтэй. Тэгээд манай номоос бол тийм болоогод тэгээд тийм бод байдаг ч гэсэн энэ нөгөө Linux систем, Ubuntu систем дээр одоо тэр вики системүүдийн open source системүүдийг суулгаж татсан гэж одоо миний хөдөлгөөнд өн матчаараа төсөөлт тийм ажил open source гэдэг төсөөлсөн байна. Тэгэхээр чи бодчоо бодцоод хэлэхгүй болохоор чи биелэхгүй байгаа шүү дээ. Тэгээд ч бас орлогод хийжсэн. Төглөө хийж гинэ. Тэгээд ер нь аялал байгууллагын энэ чиглэлийн хүмүүсийн аваад цалинжуулна гэдгээр хэлэхгүйтэй нэг тэгж боддог. Жишээлбэл Монгол улсад 340 номын сан байна, нийт номын сан байна, аймаг сумын нийт. Тэгээд номын сан болон нэг над чиг нэг одоо юу гэдэг энэ сошиал медиагаар дагнасан үгтэй гэдэг юм уу? Энийгээр хариуцдаг үгтэй гэдэг юм уу? Эсвэл над чиг одоо юуны викиг санаад аваад викитэй болоод яадаг гэдэг юм ийм үгтэй байна гэдэг нь үнээр өгөхгүй. Харин одоо номын сан гэдэг салбараа ойлгодог энэ салбарыг төлөөлөл юу салбар технологийн сошиал медиа нөхцөлд нь анхаарлаа хандуулаад тухайн салбарын онцлогийг хөгжиж өслийг тодорхойлоод ингээд системийг нэвтрүүлж чаддаг ийм агуу үнээр хэрэгтэй байна. Ийм багийн жишэүүд одоо төрийн бус байгууллагууд гэж болж байна. Одоо хөгжлийн төлөвлөгөөний сангууд гэж болж байна. Тэгэхээр Монгол одоо энэ чиглэлээр би бас залуучуудын анхаарлаа хандуулаад одоо бас нэг юм холбооч гэх юм уу эсвэл ийм одоо манай энэ сошиал медиа клуб шиг юм клубүүдийг бас бий болгосон. Залуучууд үүсгэх санаас гараад бий болгосоо гэж үзэж байна. Энэ одоо бидний өнөөдрийн сошиал медиа клубын гол зорилго юм да. Өөрөөр хүмүүс санаа бодлоо мэддэж тэр нийгэм тустай үйл ажиллагаа хүмүүс нийгэмд хэрэгтэй үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм даа. Байгуулж байгаагийн жишээ энэ удаагийн нууцад энэ харах хэмжээ мөн дахиад бодоод бас тийм клубын харах хэрэгцээ шаардлагатай байна. Тэгэхээр Монголын актаа гэдэг нь юу та хэдэнч пэйжийг лайк дарах нь ганцхан лайк дарсан бүлэгтээ өмнөж тэгээд оролцоотой байгаарай гэж хэлсэн юм. За тэгээд та бүхнээс асууж асуултыг манай салтаа холбоотой эсвэл саяны миний ярьсан ингээд шүдээ хөдөлж ирсэн зүйлүүдээс тодорхойлж асуусан юм асуумаар гэж хэлсэн байна. Зүгээр ашиг хамгийн сүүлийн хэлбэг ядаж бас нийтийн номоос диплом уншдаг газар биш шүү гэдэг талаас нь анхаарал хандуулж хав хөдөлгөөн мэдээлэл технологийн хөдөлгөөний тодорхой цаг гаргаад би одоос болоод байгаагаа модератор нь болоод явж байгаа гэж манай бүхэн сайт хав хөдөлгөөн ирсэнгүй яг тэр Төлөв болно нэг open pay pass хийлгэж тэжтэй сайн. Яг ер нь зарлаа хөрж чадсан ба тэгээд энэ чинь одоо боломжтой ахиж байгаа иргэд өнөөдөр яг технологи энэ би дараа нэг мэдээд авсандаа гэж боддог юм. Эсвэл та энэс би угаасаа би барилгын метро зардыг чи надад тэр ямар ханаатай гэж боддог юм. Өнөөдөр хүмүүсийн бод санаа янз бүр байна. Гагцгүй өнөөдөр 21-р зуун мэдээллийн зуун мэдээлэл технологийн энэ 90 зуун хүн технологи ашиглахгүйгээр 20-р зуунаараа амьдрах гад үзүүд ер нь хэр хот явахгүй. Ингэж явж байгаа 20-р зуунаараа явж байгаа 21-р зууны хэдхэн атман ингээд даг орцгоод яах вэ гэж жаа өөр шүтээр хэцүү веб-ийг тэр хадмаар байна. Ер нь өнөөдөр мэддэг жиг байхгүй нийгэмд өөртөө зөвлөж байгаа. Тэгээд би энэ ойлгохгүй байх хандлага бий болдог гэдэг нь угаасаа бүгд судлаач хэлцээ гэдэг. Тийм учраас би нийгмийн хүмүүс ингээд үүрэг зөвлөж байгаа хүн болгоны мэдээлэлтэй байдаг мэддэг болж мэдээлэл болж авахгүй босдог орчин байх гэдэг талаас нь хандаж тэр клубын дээр мэдээлэл технологийн клуб гэдэг нь юу сайжруулж байгаа юм. Мөн одоо хийж байгаа юм. Гагцгүй одоо хүн болгоны бие нь яаж хөдөлж ирж эсвэл зайраас тэр клуб ажиллах юм уу? Тийм янз бүрийн харах замаар бодож өнөөдөр хондоо гэртээ хүүхдээ харж байгаа эмэгтэй хүн автобусны түржээг дагаад хүүхдээ ойлгохгүй байхыг даагаад тэгээд манай клубд ирээд
өөрийнхөө гэрийнхээ томыг хийж чадахгүй байсан юм асуугаад мэдээд аваад гарахад олон зорилго тавьж байгаа юм. Тэгэхээр харамсалтай яг өнөөдөр гэртээ бүгд харж байгаа юм гэхдээ тэр мэдээлэл бүрж чадахгүй байна. Тэгээд ер нь яг энэ мэдээлэл чинь сонирм бид нар телевиз яриадаг их хүчтэй гэж хэлж байгаа боловч телевиз яриадаг гэдэг би л гэдэг телевиз үнээр гоё цаалах юм да. Хүн тэмдэглэж амжаагүй байжгаад маргааш одоо тэрийг яаж олж авах вэ? Телевизээр үздэг мэддэг хүн байдуулахгүй утсан нэр. Тэгэхээр дахиад нөгөөдгөө тэгж байгаа бодлоо үгүй. Тэгэхээр сошиал медиа гэж таван тал ядаж ингээд интернетийн орчмоор хадгалагдаад үлдэх юм гэж байна. За ингээд өөр яг асуулт байна. Одоо ингээд шинэ бидний уулзалтыг ингээд мэдээж бид санаалах юм чинь. Тэгэхээр одоо энэ бол ингээд бүгдсэх нь орчин ажил мэдээллийг аваад ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр таны ч одоо ингээд санаачж байгаа үндэсний одоо номын сандыг одоо саний ажиллагаа бид нар жишээлбэл яаж за ингээд танаас нэг юм сонсчлаа шүү дээ. Таны төслийн жишээлбэл яаж одоо ингээ олон хүн үлдээд яг ихтэй сууж байгаа эмэгтэй хүн хүрэх жишээлбэл юу гэж байна? Одоо жишээлбэл энэ ингээд за төлмөд гэж одоо таас. Тэгээд бид нар оролцоод сандраа гэдэг. Шатууртай хүмүүс бас байгаа шүү дээ. Одоо энэ бол одоо цаахан бай. Аспайкой за манай цаахан бай. Боловсрол санхүүгийн яа тэгээд сая хоёр таа. Тэгэхээр зөв таны бодлоо. Миний бодлоор нэг юм байна. Манай Монголд ингээд Монгол дэлхийдээс угаасаа би нэг юм зүйлийг ойлгодог доо. Угаасаа ингээд том бүлэг гэж байна, жижиг бүлэг гэж байна те. Угаасаа хүмүүс сонирхлын бүлгээр хэрэгцээ шаардлагаараа маш олон эсвэлтүүд хуваагддаг. Жишээлбэл манай хатам ээжийг хасан болон тэр ротурдуу хоол дээрээс хасан. Ротурдуу хоол гэдэг зэцгийн бүлэгт очиж штэ те. Эхнэр ихэд хана гэр бүлийн яриад 104 ороод тавыг уулзалтын сар болгоо очиж байгаа гэдэг юм ингээд тодорхой бүлгүүдүүд хүн хамаарч байгаа. Гэхдээ тэр хүмүүс тэр бүлгээс бүлэгт яагаад очдгийг гэхээр мэдээж нэг юм олж мэдээ хүмүүстэй санагдаад хуваалцсан гэдэг яг өнөөдрийн зорилготой адилхан очиж байгаа. Яагаад нөгөө тэр хүмүүс яг одоо дахиад тэр чинь олон хүнийг хамарч чадахгүй байх гэхээр миний бодлоор манай Монголын хүн амын 90 дээгүүр ичиг үсэг тайлбарсан гэдэг боловч ичиг үсэг зөвхөн одоо цагаатхаа намайг сонир сэтгүүлийг уншиж чадна гэдгээр бид нар ичиг үсэг тайлбарсан гэж ойлгож болохгүй. Ичиг үсэг тайлбарсан буюу тэр литераси гэдэг үгний арга гарахгүй зөв миний ойлгохоор мэдээллийг ханаас олж авах уу гэдгээ мэддэг байцтай болохгүй тэр хүн жирийн хүн. Өөрөөр хэлбэл 10 жилийн сургуулийг төгсөөд гарч байгаа одоо биднийхээ ерөнхий одоо тийм мэдлэг боловсролтой зөв мэдлэгтэй болж гарч байгаа хүн мэдээллийг би хаанаас олох вэ? Яаж бүлгүүд хаана ажиллаж байгаа, хаана ямар бүлгүүд ордог тэр хүн зөв соёлгоороо гэж хэлж болохгүй. Тэр хүмүүс яг энэ мэдлэгтэйгээр тэр бүлгүүдийг өөрөө олж очиж чаддаг, хайж олж чаддаг байх чадвар тэр литераси дотор байгаа гэж би боддог. Гэтэл манай Монголд нөгөө тэр чадварыг хүн өгдөггүй учраас 10 жил төгссөн хүн би ажил олж чадахгүй нэгээд гадар яваад юм. Эсвэл энэ үнээр мянган ажлын байр гэдэг Сухатын гадааны томоо зараг тавьчаад байгаад нэг харснаа за би энэ хамаагүй намайг хавгуудаа бодоод яваад байхгүй. Уудлууд зүгээр тэнд очоод нөгөө 10 жилийн боловсрол тэр үед яаж босдох вэ гэхээр очоод ярилцаад үүдээс нэг жижиг хөөгөө явуулчихвал буцаж очих хэрэгтэй байхгүй. Тэгэхдээ манай чинь манай хотын төвөөсөн тийм жишээ зөндөө хүн ирлээ үүдээс ч мөнгө тэгэн за чи 1000 төгрөгөөр бүртгэл эсвэл 2500. Тэгэхээр зас би мөнгө чишгшгээ ингээ яваад ч хүмүүс байгаа. Эсвэл үлгүүрийнх нь нэг хүн чи яг уцаа үлгүүртэй юу юу жидгээ үлгүүргүй нэтэргээ тэгээ нэг цагийн хаан гурлуудад тавья яваад хүмүүс. Тэгэхээр эцээц үний нөгөө тэр ядны 10 жилийн боловсролоор Америк гадаад орнд яагаад боловсролын сайн гэж хэлээд байгаа юм нөгөө хараг юуны амплын мэдлэг гэдгээс илүү үнэтэй цогныг яаж ойлгох вэ? Яаж нийгэмд ажиллаж амьдрах вэ гэдгийг мэдлийг өгч чадж байгаараа ядраас тоолох болохгүй. Тэгээд би яг энэ чиглэлээр яагаад ингэж хийж чадж байгаа гэхээр энэ сүүлийн 3-4 жил яг гадаад хүмүүстэй маш их уулздаг. Тэр каучурфинг цэг орох гэдэг дамжуулаад манай гадаад хүмүүс ирдэг гэж явуулж байгаа. Нэгдүгээр гадаад очие гэж ирдэг. Тэгээд тийм хүмүүстэй ингэ ярьж байхад үнэхээр одоо манай нэгдүгээр ангийн дөрөвдүгээр ангийн хүүхдүүдийн үзэж байгаа математик тэр мэрэгүүд агшны хаад гайж байгаа тэр гадаадын багш баг нэг хичээл задаг багш.
당시 이 프로그램이요. хүн яаж үүссэн бэ гэдэг чинь яг л одоо нэг бизнес үүснэ нөө шашны өмд юу юм тэгээд манайхан бол бүгдийг үзчихээд тэндүү зөвхөн нэгийг одоо юу гэх юм бэ яг чи нэг ингэж ойлгож ерөөсөө хийдэггүй ингээд тэгж ерөөсөө тодорхой юм байна. Тэгэхээр ч ингээ хүний ингээд мэдээллийн үнэлт дүнгийн цэгэн гэдэг энэ чадвар бол маш чухал. Тэгээд энэ литераси гэдэг чинь холбоотойгоор транслитераси гэдэг юм удаа ярьж байгаа. Технологиг яаж ойлгож ирэх вэ? Тэгээд бид нарт энэ 10 жилээс нэхлээд энэ хүүхд байгаас нь ер нь 10 жил болоо. Ер нь мэдээллийн технологи яаж олж чаддаг гэж ашиглах гэж хотоогийн хүмүүс мэдэхгүй байгаа. Бид нарын ингээ уулзалтанд өнөөдөр харагдах эсвэл зүгээр зайнаас оролцож яг ч өнөөдрийн такси бичгүүдийг үзэж байгаа хүмүүс байх хэрэгтэй байна. Тэр чинь бид нар дахин үзэж байгаа байхгүй бараг ихэнх бид нар нэр энэ чинь юу гэж ярьж байгаа гэж дахин бишэлүүд энэ гэдэг үнийг маш их үздэг. Тэр үнийг хэлбэлийг дөлөөгийн хэлбэлийг дахин үзэж байгаа. Нэг үзчихэд яг тэр юу шийдсэн бэ гэж ингэж тэгж ингэж нөгөө тэр хүмүүсээ хэлж байгаа үг болгоныг ингэж ойлгох хичээж үзэж байгаа. Түүнээс шүү миний эхнэр тэр хэлбэлийг хийж байгаа үзэхгүй байхгүй. Тэгэхээр ер нь бол яг хүмүүсийн хэрэгцээ шаардлага өөр гэдэг чинь нийгэд одоо бие ойлгохын тулд заавал мэдээлэл хүлээж авдаг буцаад хэмжүүлдэг тэгэхээр шаардлагатай. Тэгээд залуучуудыг яг одоо хүмүүсийг ийш тийш чирээд нэг клуб чирээд явах таашаа. Гэтэл ямар ч байсан гэдэг хүн нөгөө хүн мэдээс наашгүй цаас чичгээс наашгүй гэж хүмүүс хэлж байгаа зүгээр байна. Яг би банкнуудтай ингээд сургалтын өрөөд явсан байгууллага болгоноор сургалтын өрөөд явсан байдаг бол аль болох юм олон нэг нэртэй байгаад тэр үүдний хэсэгтэй байрлуулаад олон нийтэд нэртэй байгаад ашиглаад байгаасаа боддог. Жишээлбэл өнөөдөр би хас банкн дээр асуултаа заавал ингээд яг одоо харилцаа өгчөөд би эдний твиттерээр фэйсбүүкийг харжаад асуултаа асууж бодож байна. Үүнээс гадна зүгээр фэйсбүүк нүрээрээ их чухал байдаг. Ер нь ихэж технологи ашиглаж байгаа хүмүүс нүр нүрээрээ л ихэд танилцж байгаа. Тэгэхээр би асфальтны уулзалтын ч юм уу ямар ч үгээр паблик рум гэдэг рүү ороод нэг хавтны паблик рум руу ороод тэжээс би кино хэлбэрээр, сэтгүүл хэлбэрээр ямар хэлбэрээр мэдээ мэдээлүүд аваад тэгэхээр мэдээллийг тавих биш шүү. Банкны хүчний мэдээллийг тавих нь хүмүүс тэр мэдээллийг аавна гэдэг бол жоохон өөр. Тэгэхээр нөгөө ядч ойчор болж байгаа үгийг хардаг тэр мэдээллийг тавих. Харин тэр програмын өрөө одоо яг манай хотын дүнээс тийм програмын өрөөтэй холбоотой үзэж байна. Програмын өрөө биш юм. Одоо тэр байгууллагын мэдээллийг авах гэсэн хүн болов ирж сууж орцох боломжтой тийм өрөө их чухал. Тэгээ яг би тэр ажил зориулсан сургалтын өрөө гэдэгтэй холиод ирж байна. Тэгээд энэ манай дүүргүүдийн засаг хамгаалалтын хамгийн гадаад дээр байдаг тэр мэдээлэл үүсгэх өрөө гэдэг бол хандаа илүү тийм нээлттэй заавал тийм нэг хүн ажиллах хэрэгтэй биш аахгүй. Тэр заавал тэр хамгийн учраас хүн ажиллаад ингээд зааварчлаар биш. Тэр хүн асаж ороод ингээд нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар гэдэг ингээд тавхан юмыг дамжаад гаргахтаа тодорхой мэдээлэл аваад асуултаа үлдээчгээд тэгээ яваад гэхдээ араас нь тэр хүний үлдээсэн мэдээллийн дагуу мэдээлэл итгэхэд тэр үнтэй холбоо байдаг чадчихвэл тэр хүний магадгүй фэйсбүүкээр хаягаар мэдээллийн бичээд сэдвийг чадчихвал бид нар харилцаж чадчихна гэж боддог. Тэгэхээр энэ хэмжээнд юу байгууллагч гэсэн юм аа бид нар манай намаас явдаг бид одоо бодож чадахгүй юм дөө. Гэнэ уушигч хүн нэг цаг нэг асуулт асууж манай хасын зүгээр та нөө твиттер дээр байдаг те нэлээ гэхдээ шүү гэх юм. Тэгээд би гэхдээ таны одоо энэ твиттер дээр юу уншиж байгаа. Таны одоо энэ эсвэл та энэ байгууллагын төлөө шийдэж байгаа те. Зорилго нь юу юм бэ? Би энэ таны бичиж байгаа юмудаас те жишээлбэл танаа одоо энэ номын сан ямар шин зүйлүүдийг хийгээд байгаа юм зүйлээд яг юу хийх зориод байгааг нь авахгүй байхгүй. Яг өөр авахгүй чи манай шиг юм байхгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр Facebook яг үстэй яг асууж юм. Өөрөөр би сая шин юм байгаагийн нэг жишээлүүд дээр сая сургалтаа авчраар хэлсэн байгаа чи манай дараа нэг юм да. Тэгээ үүндээ бол Facebook TV-ийг заавал миний бодлоор шин мэдээлэл байдаг гэдэг юм уу заавал ингээд хүмүүст мэдээлэл заалал өгөх ёстой гэж ойлгох байгаа шүү дээ. Тийм ээ энэ харилцааны хэрэгсэл учраас ямар ч энэ аккаунтыг та ямар зорилготой энд орж ирж байна? Тэгэхээр би ингэж хэлж байгаа юм. Энэ аккаунтыг үүсгэсэн байх нь заавал. Харин аккаунтыг үүсгээгүй байснаас үүсгэсэн байсан дээр байхгүй. Тэгээд үүсгэсэн байгааг нь чаддаг хүмүүс нь
орж яваад адуу бидний тараа мэлтрагийн доор байгаа. Тэр фэйсбүүкийн хаягийг олж авдаг ч юм уу, мейлийн доор байгаа фэйсбүүкийн хаягийг олж аваад манайтай би чинь нэрээ эдгээр имэйл бичгээсээр авах гэдэг юм уу? Эдгээр фэйсбүүк дээр би лайк дараад орчих гээд өөрийгөө холбогдчихсан байгаа. Боломжийг хүмүүст өгчхөд миний ихний зорилго. Өөрөөр манайч ийм хэрэглэх шүү. Та энэ арга замаар яндартай харилцаж байгаа. Харин энийг чинь нөгөө яагаад энэ хэрэгтэй байгаа вэ? Өмнө нь нэг хүн нэгээр асуултыг нэг хүнтэй хариулт өгчээсэн бол одоо би нэг хүний асуултыг фэйсбүүкээр аваад би олон хүнд хариулж байгаа гэдгээр би их даваатай энэ бол үеийн дэвшилтэд харилцааны хэрэгсэл учраас яндар хэрэглэх ёстой гэдгээр байгаамаа. Өнөөдөр яг үүндээ хотын төв номын сангийн юугийн өнөөдөр манай биеийн захиргааны үйлдвэрлэл ийм шийдвэр гарлаа гэдгийг яг би мэдээлэх гэж тавьгаа байгаа. Угаасаа надад хэрэгтэй ирдгүй. Одоо би шийдвэр захиргааны үйлдвэрлэл суугаад тэр асуудлыг хэлцдэг байхгүй. Харин манай гасгийн дараа надад бид нар өнөөдөр ийм шийдвэр асууж чи тэгээрээ тэгвэл би тэрийгэ бодчаад өөрийнхөө блогоор бичгүү эсвэл байгуулгын шийдвэр болгоод бичгүү гэж шууд шийдэж байгаа өнөөдөр байна. Тэгээд жишээлбэл тэрний нэг жишээ бол та нар миний яг Twitter гэдэг уншаад байгаа би хамгийн сүүлд блогоор дээр нэг юм бичсэн юм гээд тэгээд байгууллагад нэг бэлэг солилцдог нэг юм байдаг юм л шүү дээ. Тэгээд нөгөө монитор анасаа яг чиний баяр эмдээчдийн баярыг нийлүүлээд ийм хийлээтэй. Яг зөв миний би дотроо манай ажиж ганц өөрөөр ажилладаг нэг монитор гэж явж байгаа юм. Өснөө нэгдэхгүй зөв бэлэг солилцсон гэж ярьж байгаа. Би тэгэхээр интернет руу ороод хайсан чи үнэндээ монитор бидний явуулах өөр юм үүтэй юм лээ. Тэгээд шал өөр яг тэр чинь тэр Кристмсийн үеэр бэлэг солилцсон. Тэгээд өөр давтамжтайгаар явж байгаа. Тэгээд өмнөний дээд хэмжээ тавьдаг. Тэгээд би тэр юмуудыг уншаад манай байгууллагын энэ удаагийн энэ би яаж ийм жохтон бодох гэдэг байгаа. А нэг заах өөр юм байсан. За би энэ ийм юм олондоо бодох гэдэг байхгүй. Дээд хэмжээж байхгүй. Өмнөний дээд хэмжээ эсвэл одоо ядаж бэлэг хүний өөрөө мэдчих байгаа юм аюултай билээ. Яг тэр нөгөө тэр үнээр тэр бэлэг солилцсон үеийг нэг утгыг авдаг дуучаад байгаа юм байна гэж би ойлгоод тэр тухай бодлоос болоод дээр бичсэн манай ажилчдыг асуусан байгаа. Тэгээд бас зарим нэг тийм дотоод ажилттай холбоотой юм. За яг инженер байгууллагын гэсэн юм байна да. Одоо манай тэрийг унснаа. Үеийн номын сангийн ажилчид юу ч боддгүй гэдэг нь бас хэцүү байсан. Тэгээд тэр одоо бас зарим бичдэг үү. Тэгээд ер нь яг нь дэвшилтэд харилцааны хэрэгцээ гэж байгаа зүйлийг үнэхээр одоо хүмүүр ашиглаж чадварлаг ашиглаж байгаа юм гэж чухал байна гэдэг нь анхаарсан. Тэгээ харин Facebook чиглэл нөгөө группүүд нэг бойшгүй группд чи нэгцэл бол чанд имэйлээр группийн бүх постууд юм. Тэгээ надад тэр мөрийг таадаг. Заавал би Facebook-ийн групп руу орж юу болж идэх чадахгүй. Тэр өдөр би групп руу мэдээлэл явуулахдаа би имэйлээр нь явуулчихдаг. Түүнээс би группийн вод руу ороод сэдэд водор бичиж идэв. Яг группийн бичиж байгаа. Би одоо тэр утгаараа группийг би одоо Монголын номын санхүүгийн тийм групп үүсгэхээс Монголын номын санчдын групп гэдэг гэж үүсгээд бас ажиллаж байгаа юм. Одоо 50-60 номын санч хөдөө аймгийн Монголын номын санч нэгдсэн байна. Яг явандаа уурах юм яг номын санч хоорондоо мэдээлэлээс олцдог хоорондоо яаж хэлцдэг. Тэгээ группийг би ерөөсө форум гэдэг утгаар болдог. Тийм байна. Манай хасаа ажилчин өөр зөвлөгөө надад өгөөрэй. Би одоо хасаасаас би ч манай байгууллагын хасын нөгөө байгалийн картыг хэрэглэж байгаа байхгүй. Тэгээд хасаасаас хүмүүс ирж байгаа тэгээд өдгөө сүүдийн тэгээд ингээд юм.